COVID-19 өвчин үүсгэгч вирусын халдвар яаж тархаж байна вэ? Эрдэмтэд COVID-19 өвчнийг үүсгэгч SARS коронавирус 2 нь агаар туслын замаар дамждаг буюу халдвартай хүнийг ярих, ханах, найтах үед вирус шүлсний тусал тогтоологдсон цацагдаж тархаж байна гэж мэдээлж байна. Халдвар тарж болох зайн хувьд уг вирус нь улаан бурхан, сүрээ зэргийн өвчин үүсгэгчийг бодвол бага зайд буюу халдвар тарах байдал арай бага. Харин манай улсад өндөр тархалтай хепатитын B, C, D вирус гэх мэт халдвартай цус зэргээр арьс салт гэмтэж байж халдвар тардаг өвчнг бодвол халдвар тарахтаа амархан юм. Халдвар авсан хүн хэдэн хүнд халдвар тарааж байгаагаар халдвар хэр эрчимтэй тарахыг тооцоолдог. Энэ шинэ халдварын тухайд бүх мэдээлэл тодорхой биш боловч эрдэмтэд уг халдвар авсан хүн дунджаар 2.6 хүнд халдвар тарааж байж болохыг мэргэжлийн сэтгүүлүүдэд дурджээ. Улирлын томоо авсан хүн дунджаар 1.3 хүнд халдвар тараадаг. Хэрвээ 5 хүн COVID-19-ийг үүсгэдэг SARS коронавирус 2-ын халдвар 5 хүн улирлын томоотой эхлээд халдвар нь цааш 5 үе тарсан гэж тооцож үзвэл COVID-19 өвчнийг үүсгэгч SARS коронавирусын халдвар эхний 5 хүн 13 хүнд халдвар тарах боломжтой буюу халдвартай хүний тоо нийтдээ 18 болно. Дараагийн үед халдвартай хүний тоо 52, дөрөв дэх үед халдвартай хүний тоо 140 хүрэх ба 5 дахь үед нийт халдвартай хүний тоо 368 хүрэх боломжтой. Харин улирлын томооны үед халдвар эхний 5 хүн 7 хүнд халдвар тарах боломжтой буюу халдвартай хүний тоо нийтдээ 12 болно. Дараагийн үед халдвартай хүний тоо 20, дөрөв дэх үед халдвартай хүний тоо 31 хүрэх ба 5 дахь үед нийт халдвартай хүний тоо 45 хүрэх боломжтой. Улирлын томоо 45. SARS коронавирус 2 вирусын халдвартай хүн нийт 5 үеийн дараа 368 буюу 8 дахин их байж болох юм. Эдгээр тоо бодит байдал дээр тухайн тохиолдлуудад өөр байж болно. Халдвар авсан нэг хүн ажил байдлын улмаас олон хүнтэй уулзах, ойрхон харьцаж таарад олон хүнд тараах тохиолдол байхад өөр нэг хүн хинт ч тараахгүй байж болно. Тухайлбал хэвлэлээр гарч буй Өмнөд Солонгост нэг өвчтөн маш олон хүнд халдвар тараасан явдал юм.